Сайн байна уу? Шинэ бичлэгээрээ уулзч байгаадаа маш их баяртай байна. За би энэ удаагийн бичлэгээрээ дараагийн урт хугацааны хайр дурлалын харилцаа хизээ ирэх вэ гэдэг сэдвээр уншлах хийх гэж байгаа шүү. Тэгээд би энэ уншлагаараа 5 асуултанд хариулна. Эхнийх нь болохоор энэ урт хугацааны харилцаа хизээ ирэх вэ? Тэгээд энэ харилцаанд ороход надад юу саад болж ийн вэ? Тэгээ шинээр учрах хүн маань ямар зан чанартай хүн байх вэ? Бит хоёрын харилцаа ямар байх вэ? Тэгээд хамгийн сүүлд нь зөвлөмж гээд ийм 5 асуултанд хариулахаар байгаа. Тэгээд анхаарах зүйл нь болохоор энэ дараагийн урт хугацааны харилцаа гэж асууж байгаа шүү. Магадгүй ингээ ирээдүйд богино хугацаанд ч юм уу ингээд уулзраад уулзаад тийм харилцааг үзэхгүй байгаа шүү. Тэгээ мөн ингээд миний өмнөх бичлэгтэр урмын үг хэлээд сэтгэлдээ үлдээж байгаа хүмүүс маш их талархаж байна. Тэгээд надад үнэхээр гоё урам болж байгаа шүү. Маш их баярлалаа. Тэгээд хувийн уншлах хийхийг хүсвэл Instagram-аар эсвэл Facebook-ээр холбогдоорой. Би саяхан шинэ Facebook пэйж нээсэн. Тэр нь болохоор Таро хайр хүзрийн мэрэг гэдээ байгаа. Тэгээд миний Instagram болохоор taro_zs хайр гэдээ байгаа шүү. Алингаар нь холбогдож болно. За энэ болохоор ингээд 3 карт, 3 ла байгаа. Картуудаасаа сонгож чадахгүй лаануудаасаа сонгоод группээ сонгож болохоор байгаа шүү. За тэгээд хамгийн ихний группийн карт энэ байна. За 2 дугаар группийн маань карт энэ байна. Тэгээд 3 дугаар группийн маань карт энэ байна. Сайн гүнзгий амьсгаа авч агаад тэгээд нэг группээ сонгоорой. За сайн байцгаана уу 1 дугаар группийнхаа. За ингээд уншлахыг эхлэе. Ерөнхийдөө бол таро картаар яг ингээд хизээ гэдэг асуулт хариулахад хэцүү байдаг. Яг л энерги байн өөрчлөгдөж идэг болохоор жишээ нь та ингээд өмнөх хэсгээ мартаж чадахгүй ч байгаа юм уу те? Эсвэл шинэ харилцаанд бэлэн биш ч байгаа ч юм уу. Тиймэрхүү асуудлуудаас болоод ерөнхийдөө цаг хугацааны байдал байн өөрчлөгдөж идэг. Тийм үүднээс би бас энгийн хүзэр байдаг да. Тийм энгийн үзрөөр ингээд цаг хугацааг асуухаар яг таро картаас арай илүү сайн хэлдэм болов гэж бодсон. Тэгээ би ингээд цэцгийн тамга гэдэг хүзрийг гаргаж ирсэн. За 1-р бүлгийн хүмүүс хизээ дараагийн урт хугацааны харилцаа ирэх вэ гэж асуухад цэцгийн тамга гарч ирсэн. Цэцгийн тамга нь болохоор Ace of Wands-тай адилхан байдаг. Тэгээ ерөнхийдөө бол энэ цаг хугацаагаар бол бараг 1 сарын дараа та дараагийн урт хугацааны харилцаад орхоор байх шиг байна. Тэр хүн ингээд шинээр гарч ирэхээр байх шиг байна. Үнэхээр гоё уншлага болж байгаа юм шиг надад санагдлаа. Яагаад гэвэл хүзэр бол танд ингээд энийгээ өөрчлөх хэрэгтэй, тэрийгээ өөрчлөх хэрэгтэй гэсэн зүйлүүд бол бараг хэлэхгүй байна. Яг юу хэлж ийн вэ гэж болохоор ерөнхийдөө өөртөө сэтгэл хангалуун байгаарэ. Тэгээ та магадгүй ингээд жоохон хүлэгцсэн ч юм уу ингээд бараг дараагийн хайр сэтгэлийн харилцаа хизээ ирэх вэ гэж бодоод сууж ижиж магадгүй. Яг одоогоор та ингээд шинэ харилцаанд орохоосоо өмнө ингээд өөртөө сэтгэл хангалуун байгаад найзуудтайгаа гарч ороод цагийг их хөвгчлөлтөө өнгөрүүлээ, гэр бүлтэйгээ ингээ гоё цаг өнгөрүүлээрээ. Тэгээ ерөнхийдөө бол нь штэ ингээд магадгүй тандны төсөөлөлт бол нэг юм тайп байдаг ахaltaа. За би ирээдүйд нэг ийм хүнтэй уулзах байхдаа ингэх байхдаа ч юм уу те. За би ирээдүйд ийм төрлийн хүн л ирээсэй гэж бодож байна гэд. Магадгүй тийм хүн чинь таны төсөөллөөс шал өөр хүн байж магадгүй. Гэтэ ингээд танд хайртай, тантай ингээд амар цогцгоор хүн байж болцсохгүй шүү. Тийм болохоор ингээд keep an open mind гэж байгаа байхгүй юу? Тийм болохоор бодол санаагаа ингээд нээлттэй байлгаарэ. Тэгээд ерөөхдөө ингээд танд ингээд шинээр хүн гарч ирээд үнэхээр танд сэтгэлтэй. Тэгээд танд ингээд тааш
болохоор байвал тэр харилцаандаа ингээд боломж олохоорой гэж хэлж байна шүү. Тэгээ магадгүй одоо таны ингээд бодол санаа чинь одоо юу гэдэг тэрхий ингээд одоо юу гэдэг заавал ингээл эрэгтэй хүн ийм байх хэрэгтэй эсвэл эмэгтэй хүн ийм байх хэрэгтэй гэдэг хитрхи хаагдмал бодолтой байж болцсохгүй шүү. Тэн дээрээ анхаараарай гэж хөтөр зөвлөж байна. За одоо би болохоор шинээр учрах хүн маань ямар зан чанартай хүн байх вэ гэдээ одоо хөтөр татаадахыг. За тэгээд одоо энэ шинээр учрах хүн ямар зан чанартай хүн бэ гэж карт татсан чинь ерөнхийдөө бол танд үнэхээр хайртай хүн байх шиг байна. Таныг бүр үнэхээр одоо ямар ч нөхцөлгүйгээр хайрлах гэж яригддаг да. Тэгж нөхцөлгүйгээр хайрлах тийм хүн байна. Тэгээ энэ хүн маш удахгүй одоо таны амьдралд орж ирэхээр байна. Тэгээ ерөнхийдөө энэ хүн нь болохоор ингээд одоо өөрийнхөө амьдрал өөрийнхөө хүссэн бүхнийг өөртөө тэгж дуудаж чаддаг. Хүссэн бүхнээ хийдэг тийм төрлийн хүн байх шиг байна. Тэг ер нь л нэг тийм гоё гэрэл цацарсан маш эерэг одоо сайн сайхан юм ярьж явдаг. Таны амьдралд бол ингээд ад жаргал болохоор хүн байх шиг байна. Нэг сул тал нь магадгүй энэ хүн ингээд одоо жоохон айцтай эсвэл жоохон төгшүүртэй ч юм уу юм жоохон санаа зовдөг хүн байх болцоотой байна. Гэхдээ ерөнхийдөө бол таныг үнэхээр гоё одоо амар гоёор хайрлаад таны үнэхээр ад жаргалтай болохоор хүн байх шиг байна. Тэгээд харсанчлан энэ хүн магадгүй загасны ордтой, хилэнцний ордтой, эсвэл мэлхийн ордтой байх болцоотой байна. За тэгээд ерөнхийдөө ингээд та хоёрын харилцаа ямар шүү байх вэ гэд карт татсан чинь ерөнхийдөө бол бараг гэр бүл болохоор харилцаа харагдчихээн. Яг анх одоо та тэр шинэ хүнтэй ингээ уулзрахдаа тань магадгүй ингээ олон боломж, олон сонголтууд байх боломжтой ах магадгүй одоо ажил хэрэг дээр ч юм уу эсвэл өөр залуучуудтай та ингээд уулзаад явж иж байх магадгүй хаа. Тэгээ ерөнхийдөө бол энэ харилцаа нь болохоор үнэхээр нэг тийм тайван тэгээд ерөнхийдөө бие биендээ үнэхээр одоо үнэнж та хоёрын ингээ харилцаа бие биентэй ярилцах тэр байдал чинь үнэхээр сайн, харилцаа сайтай. Тэгээ ерөнхийдөө маш тогтвортой тийм гоё гэр бүл болох харилцаа юм шиг харагдчихээн. Тэгээ ерөнхийдөө бие биендээ бол үнэхээр тийм бараг ингээ соронч шиг татагдахаар амар тийм гоё холбоос үүсгэхээр харагдчихээн. Магадгүй та хоёр одоо ингээд нийлээд гоё харилцаанд ороод магадгүй та хоёр ингээд одоо их аялах ч юм уу тиймэрхүү зүйл бол харагдчихээн. Тэгээ ерөнхийдөө л ингээд энэ хүнтэй нийлээд таны амьдралд аз болоод тэгээ та одоо хийх хүссэн бүх зүйлүүдээ хийгээд тэгээд үнэхээр нэг тийм гоё одоо гэр бүл болох харилцаа харагдчихээн. За би ингээд одоо зөвлөмж гээд 2 карт татаж авлаа. Энэ дээр болохоор ингээд өмнө хэлсэнчлэн wearing гээд карт гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр та хоёр үнэхээр гоё одоо ирээдүйд гэр бүл болоод гэрлэхээр тийм харилцаа байх шиг байна. Тэгээ ерөнхийдөө бол энэ карт танд юу хэлж байна гэхээр өөртөө итгэлтэй байгаарай гинэ. Өөртөө итгэлтэй байгаад одоо өөрийнхөө үн цэнийг мэдээд өөрийгөө хайрлаад яваарай гэж шүү. Тэгээ ерөнхийдөө бол одоо маш ойрын ирээдүйд нэг сарын дотор та одоо ингээд дараагийн урт хугацааны хайрал дурлалын харилцаа танд ирэхээр байна шүү. Тэгээ хамгийн гол нь ингээд хүн ирэхээрээ битгий тэрийг түлхий дагаарай. Тэр үедээ танд ингээд олон боломж, олон сонголтууд байж болох байхаа. Тэгээ ямар ч байсан таныг төсөөлснөөс шал өөр тийм төрлийн хүн байх шиг байна шүү. Тэгээд ер нь бол ирээдүйд хоёр үнэхээр гоё одоо тогтвортой тийм харилцаа үүсгэхээр харагдчихвэн шүү. Тэгээд одоо нэгдүгээр бүлгийн сонгосон картын утга нь болохоор forgiveness гэдэг карт байна. За энэ нь юу хэлж байна гэхээр ерөнхийдөө бол ингээд өмнө нь болж исэн одоо үйл явдлуудаа
үүдэл явдлуудаа бити их бодоорой. Тэр дагаа одоо тэр сөрөг энергиудыг те бити ингээ фокус өгөөрэй. Яагад бол энэ гэж таны амьдралд одоо шал хэрэггүй байна шүү. Та өөрийнхөө хүсдэг амьдралынхаа тэр одоо reality та өөрөө одоо бүтээн шүү гэж хэлж шүү. Тэгэхээр магадгүй энэ нь болохоор ингээд өмнөх харилцаануудаас авсан тэр бүх сөрөг мэдрэмж шархуудаа эдгээгээд тавьж явуулаарэ. Яагаад бол таны амьдралд шинээр ирээд таныг үнэхээр хайрлаад ирэхээр тийм сайн хүн таны амьдралд орж ирэх гэж байгаа болохоор одоо өмнө авч исэн энэ сөрөг мэдрэмж, өмнө одоо туулж исэн энэ бүх зүйлсүүдтэй бити ингээд анхаарал өгөөрэй. Яагаад бол энэ одоо таны амьдралд ирэх хэрэггүй байх шүү. Таны одоо амьдрал ингээд шинээр эхлэх чинь шүү гэдэг тийм анхааруулга байх шиг байна. За тэгээд энэ бичлэгийг үзсэнд маш их баярлалаа. Мэргэнд таалагдсан байх гэж найдаж байна. Комент үлдээгээрэй. Тэгээд сонирхолтой байх үүднээс магадгүй ингээд та одоо юу гэдэг эсрэг хүснүүд хамгийн их таны одоо эсрэг хүсэнд хамгийн их татагддаг тийм гоё зан чанарыг магадгүй комент үсэгт үлдээгээрэй. Тэгээд төвийн уншлага одоо хийхийг хүсвэл миний Instagram, эсвэл Facebook-ээр холбогдоорой. Миний Instagram Таро доор 100-аас хайр. Тэгээд Facebook болохоор Таро хайр хөзрийн мэрэг гэх кириллээр бичсэн байгаа шүү. Тэгээд энэ бичлэгийг үзсэн маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая. За сайн байцгаана уу 2 дугаар бүлгийнхаа. За би одоо ингээ мэргийг эхэлж байна. Ямар ч байсан ингээд Таро үзрээр болохоор ингээд цаг хугацааг бол хэлэхэд хэцүү байдаг. Нөгөө энерги баян өөрчлөлт хийдэг болохоор тэгээ ерөнхийдөө яг нөгөө энгийн үзэр байдаг да ингээд одоо үзэр тоглоод энгийн үзрээр цаг хугацааг асуухаар арай дээр хэлдэг юм болов уу гэж бодсон. Тэгээд 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсүүдийн дараагийн урт хугацааны хайр дурлалын харилцаа хизээ ирэх вэ гэхэд бол 9-ийн дүү шиг гарч ирсэн. 9-ийн дөрвөлжин. Тэгээ 9-ийн дөрвөлжин болохоор одоо Nine of Pentacles гэдгээр гарч ирдэг. Тэгээд Nine of Pentacles нь болохоор 9 жилийн дараа гэсэн үг. Яг хөө хитрхи бас ингээд юу хол санагдчихж байгаа хэл та. Гэтэ энэ дараагийн урт хугацааны харилцаа гэдэг утгаар бол энэ хамгийн олд 9 жилийн дараа ирэхээр байна гэсэн үг ээ. Яагаад ийм урт хугацааны дараа ирж байгаа вэ гэхээр миний харсанчлан ерөнхийдөө бол та одоо болтол өмнөх харилцаагаа тавьж явуулаагүй байна гэсэн үг ээ. Тэгээд ерөнхийдөө таны ингээд одоо харилцаанд хандлага ерөөсөө балансгүй одоо хүртэл X-ээ мартаж чадаагүй. Тэгээ магадгүй өмнөх харилцаанаасаа олоод бүр ингээд үнэхээр ингээд шоконд ормоо баруун ингээд хойноосоо утгалуулсан юм шиг нэг тийм мэдрэмж авсан байж болцсохгүй байна. Тэгээ зүрх сэтгэл нь үнэхээр их шархалцсан. Тэ одоо хүртэл одоо миний X юу хийж явж байгаа бол яаж байгаа гэл одоо хараал тандаал. Тэрөөсөө ингээд энэ өмнөх харилцаанаасаа явж чадахгүй байна гэсэн үг ээ. Тэгээд ерөөхдөө одоо бол энэ харилцаанаасаа гарах цаг болсон байна. Тэгээд өөрийгөө амар ихээр уяад байна гэж гарч ирж байна. Тэгээд нэмэлтээр ингээд карт татахаар ингээд hermit гарч ирж байгаа байхгүй юу. Ер нь ингээд тодорхой хугацаанд бол ер нь бол ингээд ганцаараа жоохон явахаар байх шиг байна. Тэгээд ер нь харилцаагаа бол үнэхээр тавьж явуулах хэрэгтэй байна шүү гэж карт үнэхээр томоор одоо сануулга өгч байна шүү. За тэгээд шинээр учрах хүн маань ямар зан чанартай хүн байх вэ гэж асуухад ерөөхдөө бол маш үнэнч одоо газар дээрээ буусан тууштай хариуцлагатай одоо эхлүүлсэн зүйлээ дуусгаж чаддаг одоо тийм хүн байхаар байна. Тэгээ ерөнхийдөө магадгүй энэ хүн маань одоо багш хүн ямар нэгэн байгууллагын захирал ч юм уу одоо ямар ч байсан дээд албан тушаалтай хүн байхаа харагдаж байна. Магадгүй та энэ хүнтэй бол одоо ямар нэгэн гадаадд ч юм уу те
ажиллаад явж байхдаа ч юм уу, аялаад явах ч юм уу, эсвэл та одоо гадаад руу нүүхээр төлөвлөж байгаа бол тэр үед ер нь бол та энэ хүнтэй учирч магадгүй байхаар байна. Тэгээ ер нь бол энэ хүн маань маш тийм практик хүн байхаар байна. Маш хичээнгүй. Тэгээ ерөнхийдөө энэ хүн рүү ингээд тэ магадгүй ингээд маш их сайн зөвлөгөө өгдөг. Ямар нэгэн тийм байгууллагын ч юм уу дээд албан тушаалтай хүн байхаар харагдаж байна. Тэгээ магадгүй та энэ хүнтэй ингээд учирснаар та яг л энэ эмпер шиг тийм байхаар харагдаж байна. Маш тийм эмгтээлэг те таны одоо энэ эмгтээлэг зан чанарыг ингэж гаргаж ирэхээр таныг ингээ үнэхээр ингээ эмгтэй хүн гэдэг байдлаар чи ингээд хайрлаад явахаар тийм хүн байх шиг байна. Тэгээ энэ ихэдөө энэ болохоор танд бол маш ингээ гоё сэтгэнж те ингэж орж ирэхээр хүн байх шиг байна. За энэ хүн болохоор үхэр матар ордны хүн байхаар харагдаж байна. Магадгүй охин байх болцсохгүй байна бас. Тэгээ маш практик хүн байхаар харагдаж байна. За тэгээд ерөнхийдөө ингээд та хоёрын харилцаа ямар байх вэ гэхээр ерөнхийдөө маш тийм гоё сэтгэл хөдлөлийг чинь ингээд тий догтлуулсан тийм харилцаа байхаар байна. Ер нь бол тань шинэ эхлэл ихнээ. Тэгээ маш их тийм гоё пашн байна тий. Ингээд сэтгэлийг чинь маш их хөдөлгөөр тийм хүн байна. Тэгээ угаасаа танд ингээд романтик санал тавиад тань дээр ирэхээр хүн харагдаж байна. Тэгээд ингээд ерөнхийдөө тийм хүнд хэцүү ч юм уу тийм биш маш хөнгөнөөр орж ирээд тэгээ ерөөхдөө танд үнэхээр их тийм гоё хайрыг бэлгэлэхээр тийм хүн байхаар харагдаж байна шүү. За ингээд одоо 20 дугаар бүлийнхэн зөвлөмж гээд гаргахад forgiving and learning гэдэг карт гарч ирсэн. Тэгэхээр өмнө нь ингээд одоо авч ирсэн шарах бүх тэр муухай дурсамж мэдрэмжүүдэд тавьж явуулах цагчин болсон. Тэгэд энэ бүх зүйлээ уучлаад тэрнээсээ ойлгоод явах хэрэгтэй. Энэ байдлаасаа одоо тэг хөдлөөд явах цагчин болсон гэж карт танд маш том анхааруулга ирж шүү. Тэгээ ингэсэн цагт л танд одоо шинэ эхлэл ирнэ. Заавал 9 жилийн дараа гэх шаардлагагүй. Яагаад гэвэл ингээд одоо таны авж байгаа шийдвэрээсээ шалтгаалаад одоо таны ирээдүйд байнга өөрчлөгдөж ийдгөө. Тэгээ одоогийн энерги дээр шүүлж асууж байгаа болохоор та энийг өөрчлөх боломжтой шүү. Энэ өнгөрсөн харилцаа, энэ өнгөрсөн бүх мэдрэмж, дурсамж те энэ бүх зүйлүүдээ бүгдийг тавьж явуулах цагчин болсон байх шүү. Тэгээ эдрийгээ одоо сайн суралцаад одоо явах хэрэгтэй шүү. Тэгээд тэр бүх зүйлүүдэд уучлаад явуулаарэ гэсэн зүйл гарч ирж шүү. Тэгээд 20 дугаар бүлгийн энэ картын утгыг одоо уншия. Healing гинэ бүр яг таарч байгаа байхгүй. Одоо ингээд та энэ зүйлээ те энэ авсан шархуудаа ингээд эдгийх цагчин болсон байна. Тийм биш үү? Тэгээд мэрэгэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээд хувийн уншлага одоо авахыг хүсвэл миний Instagram одоо хаяглал холбогдоорой. Таро дугаар хайр гэд байгаа. Тэгээ би шинээр Facebook пэйж нээсэн. Тэр нь болохоор таро хайр хүзрийн мэрэг гэд байгаа. Тэгээ кириллээр бичсэн байгаа шүү. За тэгээд сонирхолтой байх үднэс магадгүй комент хэсэгт одоо таны эсрэг хүстэнд байдаг хамгийн татагддаг тийм зан чанарыг гоё бичээрэй. За бичлэг үзсэнд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. За 3 дугаар бүлийнхаа сайн байна уу? За одоо ингээ уншлагыг эхэлж байна. Ерөнхийдөө таро үзэр бол цаг хугацааг асуухад жоохон хэцүү байдаг. Яагаад гэвэл ингээ яг одоогийн энерги дээр ингээ суйрлуулж цаг хугацаа асууж байгаа болохоор тэгээ ерөнхийдөө ирээдүй байнга өөрчлөгдөж болохоор тэгээ ямар ч байсан ингээ барагцаалаад хөдрөөсөө асуусан. Тэгэд ерөнхийдөө яг тар үзрүүд биш яг энгийн үзрөөс асуусан. Ингээд одоо энгийн тоглолтын үзрүүд байдаг да. Тэр үзрүүдээр ингээд цаг хугацааны асуудлыг асуухаар арай ингээд боддоор харуулдаг юм шиг санагдсан. Тэгээд ерөнхийдөө бол дөрвөлжингийн тамга гэж гарч ирсэн. Энэ нь болохоор
Ace of Pentacles гэсэн үг. Энэ нь болохоор 1 жилийн дараа гэсэн үг. Ойролцоогоор 1 жилийн дараа одоо дараагийн одоо урт хугацааны хайр дурлалын харилцаанд орохоор харагдчих байна. Тэгээд энэ харилцаанд ороход надад юу саад болж ийн вэ гэд одоо 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүст юу саад болж ийн вэ гэд асуухад ерөөдөө одоо та ингээд сингл яваад байгаа да ерөөдөө жоохон сэтгэл хангалуун биш байгаа юм шиг харагдаж байна. Магадгүй ингээд жоохон өнгөрсөнд харамсаж исэн зүйлс байгаа баах. Тэгээд ерөөдөө одоо байгаа сонголтуудаа ч юм уу уулздаг залуу ч юм уу тэрэндээ жоохон сэтгэл хангалуун биш суугаад байж магадгүй. Уг нь бол та бол өөрөө ингээд шинэ харилцаанд орохыг хүсэж байгаа бололтой ингээ ямар нэгэн хүнтэй ингээ харилцаад тэгээ мессеж бичээ тийх одоо сонирхол танд байх шиг байна. Гэтэ тэрэндээ ингээд байгаа хүмүүстэй сэтгэл хангалуун биш. Магадгүй ингээ сингл байгаадаа ч юм уу сэтгэл хангалуун биш байгаа юм шиг байна. Тэгээ та ерөнхийдөө ингээ харилцаанд орохдоо жоохон нөгөө хүндээ ингээд бараг ингээд тонтолтын тийм байдалтай орчдөг бахтай тэр хүнийгээ харуулдаал тэр хүнийгээ контролт гэж олдоол тэр хүнтэй донтчдаг байх хандлагатай байгаа хаа. Магадгүй тэрнээс ч юм болж шинэ одоо урт хугацааны хайр дурлалын харилцаа чинь ирэхгүй байх магадaltaй байгаа хаа. Тэгээ ерөнхийдөө та ингээд өөртөө сэтгэл хангалуун өөртөө ингээд ганцаараа байхдаа сэтгэл хангалуун байх үед чинь бас магадгүй дараагийн урт хугацааны хайр дурлалын харилцаа чи ирэх байхаа. Тэгээд та ингээд харилцаанд орохдоо магадгүй бас ингээд хитрхи тэр хүнтэйгээ ингээд дотн болох тийм айцтай байдаг байж магадгүй. Эсвэл бас магадгүй ингээд эгоноос ч юм болж харилцаанууд дээр их асуудал гарч исэн байж магадгүй харагдаж байна. Магадгүй энэ асуудлуудаа ингээд шийдвэрлээд явж явах цагт өөртөө ингээд сэтгэл хангалуун болоод өөртөө ингээд ганцаараа байхдаа сэтгэл хангалуун байх цагт магадгүй энэ шинэ одоо харилцаа танд ирэхээр байх харагдаж байна шүү. За тэгээд одоо 3 дугаар одоо бүлгийг сонгосон хүмүүсийн инженер учрах хүн ямар зан чанартай хүн байх вэ гэд асуулаа. Тэгэхэд бол инженер учрах хүн маш зоригтой, өөртөө итгэлтэй, төвчээртэй, тийм хүчтэй хүн байхаар харагдчихээн. Тэгээ танд угаасаа ингээд романтик санал тавиад ирэхээр хүн харагдчихээн. Өөрөө маш романтик хүн байх. Тэгээд ерөнхийдөө бол биеэ даасан, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн тийм мөнгөлөг хүн байх шиг байна. Тэгээд энэ хүн магадгүй арслангийн орд, мэлхийн орд, хилэнцгийн орд байхаар харагдаж байна шүү. За тэгээд ер нь ингээд бит хоёрын харилцаа ямар байх вэ гэж картууд татсан чинь үнэхээр гоё картууд гарч ирлээ. Танд угаасаа шинэ эхлэл ирнэ. Тэгээд ерөнхийдөө та энэ хүнтэй ингээд суугаад гэрлэхээр харагдаж байна. Бүр одоо миний нөгөө тал гэж нэг яригддаг та. Ингээд the one гэд тэр нэг ингээд тэр хүнээ та олохоор харагдаж байна. Тэгээ та энэ хүнтэй ингээд гэрлээд ерөнхийдөө маш гоё юм холбоос үүсгэхээр харагдаж байна. Тэгээ танд угаасаа шинэ эхлэл ирнэ. Үнэхээр гоё харагдаж байна шүү. За тэгээ зөвлөмжөө карт татхад ерөнхийдөө бол та ингээд чихэн хайраа олноо. Одоо шинэ эхлэл ирнэ гэдэг картууд гарч ирж байна. Танд одоо ингээд заавал өөрийгөө өөрчлөө, заавал ийм бэ, тийм бэ гэсэн тийм бүр том анхааруулах зүйл бол гарч ирэхгүй байна. Тэг ямар ч байсан энэ сонгосон картыг бол харж үзье. Танд үнэхээр их хайртай тийм хүн одоо орж ирэх юм шиг байна гэдэг нэ. Магадгүй энэ нь бас магадгүй энэ шинэ хүн байж болох ч гэсэндээ одоо юм хинтэй ингээд хоёр ингээд шинээр танилцаад уулзраад байхад бол ерөөдөө бол танд үнэхээр ингээд одоо хайртай дуртай болоод таны байнга дотдог болоод тэ таны хайр ягаад ч юм ингээд тэр хүнд гэрэл шин байгаад тань тэгээд үнэхээр тийм хайртай хүнтэй та уулзахаар байх шиг байна уу. Тэгээ ерөөдөө бол 3 дугаар бүлгийнхэнд шинээр хайр дурлалын харилцаа ирнэ
таны хайр дурлалын одоо амьдрал чинь шинжлэхтний тэгээ та энэ хүнтэйгээ ирээдүйд гоё суухаар харагдчих байна шүү. Тэгээ үнэхээр гоё уулзрал байх шиг байна. Тэгээ энэ нь болохоор ерөнхийдөө ойрын 1 жил дээр ирэхээр байна шүү. За тэгээд мэрэгэн таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд хувийн онцлог авахыг хүсвэл миний инстаграмаар холбогдоорой. Таруу дугаар зураас хайр гэдээ байгаа шүү. Тэгээд бас би сая шинэхэн Facebook пэйж нээсэн. Тэр нь болохоор Таруу хайр хүчрийн мэрэг гэх кириллээр бичсэн байгаа. Тэгээд сонирхолтой байх үүднээс магадгүй комент хэсэгт ингээд эсрэг хүснэгтэй чинь хамгийн дуртай таалагддаг зан чанарыг бичээрэй. За тэгээд энэ бичлэгийг үзсэн маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая.